Гэлээ. За баярлалаа. За Монгол Улсын 2021-ээс 25 онд үргэлжлэх 5 жилийн үндсэн чиглэлийн тайлангаар бид хэлж байна. Тэгэхээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлагдсанаас хойш нэгсэндээ 5 жилээр бид сонгуулийн циклэлтэй сурж үндсэн чиглэлээ 5 жилээр анх удаага гүйцэтгэлийн тайлангаа хэлцэж байгаа жишээлбэл урд нь бол үндсэн чиглэлээр нэрлэж байсан. За тэгэхээр энэ урт хугацааны бодлогын ерөөсөө гол үндэс нь бид нар чинээлийг дундаж давхархаа яаж бүх амынхаа дийлэнх 80%-аас дээш байх вэ? Энэ дээр яг хоёр асуулт байна. За эхнийх нь бол нэгэнтээ хэд байгалийн баялагаас хамааралтай оронд энэ баялагын зөв шударга хуваарлтыг бид нар хэрхэн энэ бол үндсэн хуулийн туссан концепт. Үндсэн хуулиндаа бид нар үндэсний баялагын сангаар дамжуулж шударга тэгш шударга хуваарлтыг хийнэ. Энэ үндсэн хуулийн үг шүү. За тэр дундаа энэ үндэсний баялагын сангийн хуулиач баталчлаа олон жил ярьж бас олон жил маргаж баталсан. Энэ хуулийн хэрэгжилт яг одоо хаана юм бэ? Үндэсний баялагын сангийн хууль тэр дундаа хуримтлалын сандаа бид нэр стратегийн ордын ноог лагшин 34% хуримтлуулж хүний хөгжил рүү хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхээр энэ стратегийн ордуудаа хийж байгаа хилцээлд ажлын хэсэг гарсан гэж дуулсан. Энэ яг хаана юм? Энэ хилцээ бид нэр хийж чадахгүй. Энэ үндэсний баялагын сангийн тухай хуулиар бид нэр амжилж чадахгүй. Энэ өөрөө үндсэн хуулиар олгогдсон бидний эрх байхгүй. За хоёрдугаарт буцаа хүний хөгжилтэй холбоотой ер нь бидний тулгамдж байгаа асуудлуудын хэрэв шийдэл нь дандаа боловсролтой холбоотой. Ерөөсөө боловсрол руу хийх хөрөнгө оруулалт буцаад 10 дахин арилждаг. За тэр дундаа татвар төлөгчдийн мөнгөөр боловсрол руу хөрөнгө оруулалт хийж байгаа сан бол бүр боловсролын зэрэг хийсэн. 2025 оны төсөв дээр 158.4 тэрбум буюу түүхэндээ хамгийн том дүнтэй батлагдсан. Гэхдээ эндээс маш олон оюутан суралцагчдаас тэдний аав ээжээс байгаа маш том бүлээлт. Энэ 158.4 тэрбумд өргөх хэрхэн зөв шударга ашиг сонирхлоос ангид эзэндээ очихгүй. За яг энэ 7 хоногт 2 хоногийн өмнө боловсрол сайн шинжилгээ спортын байнгын орноос бид нэр боловсролын зээлийн сангийн шинжилгээтэй холбоотой Монгол Улсын засгийн газар чиглүүлсэн тогтоол батлуулсан. Өнөөдөр энэ 158.4 тэрбум төгрөгөөр олгогдож байгаа энэ боцолтгоцломж зээл тэтгэлэг 30 жилийн хугацаанд 28 удаа нэмэлт өөрчлөлт орсоор байгаад хүн ойлгохын аргагүй болсон ганцхан журмаар зохицуулагдж ирсэн. Өнөөдөр энэ журмаар энэ нэмэлт өөрчлөлт орсоор байгаад хүн уншаад ойлгохын аргагүй болсон энэ журмаар яваад хахаар асуудал нь нухлаа үсээд дуусгүй юмд. Гадаадд зээлийн иргэн төлөлтүүд байна. Өнөөдөр хэд ялгууртай байд гарсан байна л да. Та нар боолцоо. Гадаад зээл авсан оюутнуудын зээлийн иргэн төлөлт 98% байна. 98% шүү. Яг л тэд нар Монгол банкны зээлийн мэдээллийн санд ордог. Гэтэл гадаад зээл авсан оюутнууд иргэн төлөлт нь ердөө 4%. Асуудал болгож гаргаж ирснээс хойш 4% болж байгаа. Тэгэхээр энэ өөрөө цаанаа тэр оюутан суралцагчдын эрхийг зөрчсөн асуудал болдог юм л да. Энэ хэд ялгууртай байдлыг хизээ бид нэр зогсоох. Тэр Монгол банкны жигсаалтанд яагаад тэр гадаадд оюутныг ялгуургүй өргөж болдгоо юм бэ? Яриад 2 жил болж байгаа. Энэ тэгвэл хэрхэн ажил хэрэг болох вэ? Тэгэхээр энэ дээр бас сайдаас ойлгомжтой тодорхой. За ерөнхий сайд хариулт өгье. За үндэсний баялагын сан бас л энэ урт хугацааны хөгжлийн бодлого дээр тусгагдсан. Тэгээ яг стратегиар агуул явж байгаа зорилго тэрнээс гин чинээр гаргаж ирээд гин чин юм бодож авчаад ингээд байгаа зүйл биш. Үндэсний баялагын сан энэ 5 жилийн зорилтын 4-6 дээр байгаа. Үндэсний баялагын сан байгуулна. Энэ асуудлыг 3 үештэй хэрэгжүүлнэ гэдэг. 4-6-гийн нэг дээр үндэсний баялагын сан эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн. За бид хуулиар баталсан. 4-6-гийн 2 дээр баялагын сангийг засаглалын хувьд олон улсын засагтай зарчмуудыг тодорхойлж одоо 3 сан болон холбогдох дүрмүүдийг батлуулна гэсэн. За үүнийг бид нар хийцэн. 4-6-гийн 3 дээр баялагын сангийн хууль заасны дагуу
орлын хөөсрүүдийг санд төвлөрүүлж нэгдсэн менежментийг зохион байгуулнаас энэ хэсэг дээр явж байгаа л гэж ойлгож байна. Одоо бид нар хилцэл хийж байгаа. Тэгээд баялагын санд бол сангууд бүрдэж байгаа. Одоо за Эрдэнэт болон одоо бусад оюутлогоо за бусад одоо стратегийн ордуудын 34% бол өнөөдөр иргэдийн хуримтлалын одоо данс болсон гэсэн үг. Энэ асуудлыг бид нэр хариуцлагын төлөө хилцүүд хийгээд явж байгаа. За энэ дээр бид нар парламентын баталж өгсөн хуулийг л хэрэгжүүлж байгаа. За нөгөө талаараа баялагын сангийн эрх зүйн орчинд орооногийн гэрээ хийгдсэн. Энэ хамаагүй давуу талтай гэрээ болсон өмнөх гэрээнүүдээс. Тийм учраас бид нар үндэсний баялагын сангийн одоо энэ хууль тэгээд цаашдаа яаж хэрэгжих үү гэдэг зүйл дээр илүү төвлөрөөд явах тул баялагын сангийн одоо бүрдэлт бол за энэ жил эх жил бол одоо илүү тодорхой болчих юм боломжтой байгаа гэдгийг хариулъя. За боловсролын хувьд чухал за боловсролын хувьд бол боловсролын салбарыг бид нар энэ бол зүгээр ингээд нэг салбар гэж бас харж болохгүй. Наран баяр сайд сууж боловсрол өөрөө хөтөлбөрийн зах зээлийг бүрдүүлэх ирээдүйн одоо манай хүний нөөцийн асуудал. Боловсролын салбар Монгол улсыг авч явах ирээдүйн иргэд юунд ичгэж найдах вэ гэдэг төлөвшил авах тухай асуудал. Боловсролын салбар өөрөө гэр бүлийн асуудал. Боловсролын салбар өөрөө эдийн засгийн асуудал. Боловсролын салбар өөрөө инновацийн асуудал. Тийм ч учраас боловсролтой холбоотой бас олон реформуудыг одоо манай хамгаалалтын сайд өнгөрсөн хугацаанд эрх зүйн хувьд бүрдүүлсэн. Боловсролын салбар өөрөө төгжрлийн асуудал. Тийм учраас бид нар эх жилийг одоо засгийн газраас боловсролын одоо багц асуудлыг дэмжих юм одоо жил болох нь зүйтэй гэж засгийн газар дээр бол яригдж байгаа. Би бас парламентын гишүүдтэй уриалж байна. За бид нар яагаад тэгээд жил болоод зарлаад байна вэ гэхээр санхугаа илүү тодорхой нэг салбар руу үр дүнтэй зарцуулахын тулд тэгээд байна. Тийм учраас бид нар За наран баяр сайд нэмж хариулъя. За баярлалаа. Үнэхээр ерөнхий сайдын хэлж байгаачлан хэлсэнчлэн одоо бид боловсролыг бол энэ улс орны ирээдүй энэ боловсролыг бол одоо тэгш боломжийн ийм талбар гэж харж байгаа. За бидний барьж байгаа бодлого бол энэ хамгаалалтын сайдын үед хийгдсэн одоо сайн энэ олдлуудыг үргэлжлүүлэх одоо эрх зүйн орчин шинжлэгдсэн энэ амьдралд одоо хэрэгжүүлж явах ийм л одоо макро бодлогыг хэрэгжүүлж байгаа. За боловсролын зээлийн сангийн тухайд хэлэх юм бол энэ нийтдээ 3728 хүн өнөөдрийг хүртэл яг энэ гадаадд суралцах зээлийг аваад за үүнээс 1040 иргэнийг чөлөөсөн ийм шийдвэр явж байгаа. За тэгэхээр энэ шийдвэрийн дагуу бол бид зарим нэгэн буцаж төлөгдөхгүй байгаа асуудлыг бол судалж байна. Тэгээд нийт өнөөдрийн байдлаар бол энэ одоо ингээ харахад энэ 1040 иргэний 30.4 сая ийм Америк долларын зээл. За нэмэлт 1 минут өгье. За ингээд зээлийн хүү чөлөөлсөн байна. Тэгэхээр зэрэг дотоодод суралцсан хүмүүсийн бараг 98% буцаагаад төлсөн байна. Дээр нэмээд тэдгээр хүмүүсийн мэдээлэл угаасаа төв банк дээр бүртгэлтэй байж байгаа. Яг энэ зарчмыг бид гадаад сурсан дээр хэрэгжүүлнэ гэж байна. Энийг хэрэгжүүлээд явхад бол ямар ч асуудалгүй энийг ойрын хугацаанд дэлхийн бүх одоо мэдээллийг өгнө. Харин нэг зүйлийг хийхэд боловсролын зээлийн сангаар гадаадаас суралцаад төгсөөд ирээд эх орондоо хувь нэмрээ оруулаад ажиллаж амьдраад ингэ явж байгаа маш сайн ийм ололтой талууд бас байгаа шүү. Энийг бас энд бас би хариуцлагатайгаар мэдэгдээ. Энэ улсын хурлын чуулганы танхим сууж байгаа хүмүүс дотор ч гэсэн яг л энэ зарчмаар яваад эргэж ирээд эх орныхоо хөгжил хувь нэмрээ оруулж байгаа маш олон хүмүүс бий. Тэгэхээр эдгээр хүмүүсийн энэ гэрээгээр хүлээс үүргээ биелүүлсэн тохиолдолд хэрхэн чөлөөлөх вэ гэдэг энэ бол хуулийн хүрээлэл шийдэгдээд явна. Энд ямар нэгэн улс төрчилт бол байхгүй. Бид харин ийм байдлаар шударга хандна гэдгээл илэрхийлье. Баярлалаа. За батнаар гишүүн тодруулсуу. За наран баяр сайд яг наач яригдаад одоо 2 жил болж байгаа юм л та. Тэгэхээр нөгөө шударгаар явсан бас арын алгаар юусан хоёр хүүхэд нэг сагсан дотор байгаад байгаа асуудал юм л да. Энийг сэлсэх хэрэгтэй байна. Тэр Монгол банкны зээлийн мэдээллийн санд гадаад нь дотоод нь ордгоо гадаад нь ордгоо 2 жил хэрэгжиж байгаа шүү дээ. Ингээд яриад байхгүй яг ажил хэрэг болгомоор энэ дээр маш олон эцэг эхнэрийн гомдлууд ирээд байгаа байхгүй хүүхдүүдийн гомдол.
За үндэсний баялагын сангийн тухай хуулийн хэрэгжилтээр ч гэсэн ер нь энэ стратегийн ордуудын талаар бид үндсэн хуулиар олгосон мэдэх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр энэ сүүлийн бараг 20 жил явагдсан аудитын дүгнэлт авсан бүгд л бах нууцтай байдаг юм. Юу гинч нуудгийн яг нээлттэй болгож болдгоо. Тэгэхээр энэ мэдхэрхийг бид нэр энэ 3.5 саяыг хангах ёстой. Энэ өөр үндсэн хуулиар олгогдсон бас зарчим. Тэр нууц байгаа одоо бид тайлбаруудыг авч амжааг